Сайн байцгаана уу? Гэртээ яг хоцтой тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ албан газар буюу ажил дээрээсээ сайхан одоо цай уугач ч юм уу, кофе уугач ч юм уу нэг чөлөө авдаг те. Тэгэх юм бол өнөөдөр цай, кофе унаасаа гадна сайхан хөдөлгөөн хийгээд өөрөө өөрсдийгөө чилээг гаргах, өөрөө өөрсдийгөө тэр сэтгэл санааг сайхан эрчимжүүлэх тэрхүү одоо амралтыг олгох видео хүргэх болно. За ингээд өнөөдөр хичээл тавтай байна. За юуны түрүүнд бүгдээрээ сандал дээр маш гоё тийм цэх сууцгаан. За хамгийн түрүүнд тавхаагаараа одоо улаараа тийм хөлөөрөө гоё бүтэн уллаж тавхаагаа газар яг тавьж өгнө. За тэгээд суудлын яс буюу хонгоны доор идэг хоёр ясан дээрээ яг гоё зэрэг жигэд сууж өгнө. Тэгээд эрэгчүүд доотогшин толгоо үзүүгээрээ дээшээгээ ургаж өгнө. Ерөнхийдөө сууж юм ихээр хүн ийм болчихдог те. Энийг маш гоё цэх болгож өгнө гэсэн үг. Тэгээд гарынхаа алыг өвдгөн дээрээ тавиад нүдээ ханаад орчныхоо чимээг ажиглаад те. Таны одоо эргэн тойронд ямар чимээ гарч байна? Тэгээд өрөөнөөс гадна, гадаа орчинд гээд бүх чимээнүүдийг сонсоод цаасны чимээч гэдэг юм уу, хүмүүсийн явж байгаа чимээч гэдэг юм уу, бүх нарийн чимээнүүдийг бүгдийг ялгаж салгаа сонсгоод үзье. Тэгээд нүдээ маш гоё зөөлхөн ансан байгаа. Нүдээ бас ажиглаад үзээрэй. Хэрвээ чангаалсан байвал хоёр сормоос нийлхийн төдийд зөөлхөн анж өгнө гэсэн үг. За одоо амьсгалаа гаргахдаа бүх амьсгалаа түрээд гаргахыг хичээе. Дахиад амьсгал авахдаа гүнзгий амьсгал авна. Амьсгал гаргахдаа хөвлийн ходоодыг дотогшин татагцтал нь бүх амьсгалыг төрж гаргана. Дахиад гүнзгий амьсгал авлаа. Гаргаад тайвшир. Аажимхан нүдийг нээгээд. За тэгээд бүгдээрээ сайхан биеийнхаа дээд хэсгийгтэй дээд мөчтэй гоё одоо халааж эхэлнэ. За юуны түрүүнд сайхан цэг суугаад амьсгал аваад толгоо үзүүгээрээ дээшээ гоё ургахыг хичээе. Нөгөө суудлынхаа яс руу доошоогоо ингээд одоо сандал дээр те дарангаа хүзүү толгоогоороо дээшээгээ сунаад нурууныхаа нугалмуудыг ингээд нэг нэгээр нь так гэж сунгаж байгаа юм шиг дээшээ гоё ургаад өг. Амьсгал аваад урглаа. Одоо амьсгал гарахдаа хойшоогоо зөвхөн толгоогоороо хойшоогоо гидээ. За таны зөвхөн толгоо явж байгаа тий. Амьсгал аваад буцаад дээшлээ гаргаад урагшаа. Дахиад амьсгал аваад дээшээ сунлаа. Гаргаад хойшоогоо гидээлээ. Амьсгал аваад дээшээ сунаад гаргаад урагшаага. Ирүүгээ бүр цээж рүүгээ шахаж байгаа юм шиг. Дахиад амьсгал аваад дээшээ сунлаа. Гаргаад хойшоогоо. Амьсгал аваад дээшээгээ сунлаа. Гаргаад урагшаа. За амьсгал аваад одоо дээшээ сунаад одоо хоёр тишээгээ баруун тишээгээ. Амьсгал аваад дээшээ сунлаа. Гаргаад зүүн тишээгээ. Дахиад амьсгал аваад дээшээгээ сунлаа. Гаргаад баруун тишээгээ. Амьсгал аваад дээшээ сунлаа. Гаргаад зүүн тишээгээ. За сүүлчийн удаа амьсгал аваад сунлаа. Гаргаад баруун тишээ. Амьсгал аваад дээшээ сунлаа. Гаргаад зүүн тишээ. За одоо аажимхан мөрөө сайхан халааж өгнө. Амьсгал аваад мөрийг дээш нь хавчиж өгнө. Гаргаад мөрийг сайхан доош тулж өгнө. Дахиад амьсгал аваад мөрийг дээш нь хавчлаа. Гаргаад доош тулж өгье. За одоо ингэн мөрийг урагш нь ингэж хумж өгнө. Амьсгал гарахдаа хоошоогоо хоёр далаа ингэж хавчиж өгнө. Амьсгал аваад урагш нь хумлаа. Гаргаад хоош нь хоёр далыг ойртууллаа. За тайвшир.
За одоо бүгдээрээ хэрвээ та пижактай ч юм уу те таны сая хөдөлгөөний хязгаарлаад байсан зүйлс байх юм бол пижакад тайлбарч ч юм уу тавьчихна. Тэгээд мөрөө хүзүүгээ өшөө сайхан далаацтай хөдөлгөн. Нөгөө чат пат хийгээд ингээд хөшөөд исэн хамаг зүйлийг сайхан тайвшруулна гэсэн үг. За одоо бүгдээрээ гараа өвдгөн дээрээ тавьж агаад тойрог зурна. Амьсгал аваад мөрөө урагш нь яг түрүүний хавцсан шиг тэгээд дээш нь яг чихтэйг ойртуулсан шиг амьсгал гаргаад далаа нийлүүлсэн шиг хоош нь тэгээ амьсгал гаргаад мөрийг бүр тултлан доош нь. За яг энэ мэтчлэнгээр тойрог сайхан зураад өгнө. Амьсгалтайгаа хийвэл бүр сайн. За энэ үед бүгдээрээ хөвлийн ходоодыг тотгошин татаад хотойхгүйгээр гоё хийх хичээгээрээ толгой хүзүүгээрээ дээшээ сайхан ургаад за одоо эсрэг тал руу хэрвээ та урдаасаа хоошоо байсан бол одоо хойноосоо урагшина. За мөр маш гоё чилээ гардаг энэ үед. За тайвшръя. За одоо бүгдээрээ хөлөө өвдгөө нийлүүлнэ. Тийм болохоор хэрвээ та өмд өмсцэн те юу бүхтэй энэ төр байх юм бол жоохон ингээд татаад нөгөө өвдөг нуулгарч байгаа учраас өвдгөндөө гоё эвтэйхэн болгоод хувцаа бэлдээд өгнө гэсэн үг. За тэгээд баруун өвдгийг өөрлөгөө ойртуулад бүр тултлан сайхан дээш нь татаад өг. Өөрлөгөө ингээд татаад өгнө гэсэн үг. Тэврээд за тэгингээд нуруу үзүүгээрээ гоё дээшээ сунж өгнө. За тэгээд бүр хөлөө бадаартал нь бүр өөрлөгөө ингээд маш сайхан татаад өг. За тэгээд өсгийгөө та гутлаа тайлтж болно тийм ээ. Өсгийгөө хөлний сандал дээр тавьж агаад тэгээд хөлөө гоё тэрч агаад мушгиж өгнө. За энэ үед суудлыг чи яас ерөөсөө хөндөөрөхгүй, хойшоогоо суухгүй, яг нуруугаа цих байгаа. Тэгж агаад хойшоогоо харж өгье. За хойшоогоо харсан бол тултлан сайхан хойшоогоо хараад өгнө. Мөрийг дагуулад өрөөний булан руу харж өгнө. За тайвшръя. За тэгээд хөлөө буулгаад эсрэг талынхаа зүүн хөлийг дээш нь өөрлөгөө ойртуулад хөлөө ингээд бүр цээж рүүгээ наанга хэрвээ цээжин дээр тулаад байвал мөрлүүгээ сугрууга те өвдгийг ингэж ойртуулад тэгээ нуруу зүгээрээ сайхан сунаад энэчнээ сайхан бариад тултал нь өөрлөгөө сайхан татаад өг. За энэ үед ингээд таны нөгөө ходоод хоол боловсруулах эргэтэн систем маш сайхан ажиллаж өгч байгаа. Тэгээд таны гарын дост ингээд гоё амралт өгнө. За одоо ааж ухаан өвдгөө сайхан тээвэрж агаад тэгээд амьсгал авч гаргаад хоошоо харж өгье. Айл болох мөрийг дагуулад хоошоо харахыг хичээнэ. Амьсгал жигэд. За ажимхан буцлаа. Буцаагаад хөлөө тавьж өгье. За одоо бүгдээрээ амьсгал аваад гараа сайхан сунгана. Тэгээд амьсгал гаргаад энэчнээ сайхан тайвшин гараа сунсан чигээрээ одоо амьсгал авахдаа мөрийг доошлуулангаа гараараа дээш сунж өгнө. Түрүүн яг бид нэр мөрөө доошлуулж ирсэн тийм яг тэр шиг мөрийг доошлуулад гараараа идэвхтэй дээшээ сунна. За тэгээд бидний гар байг юм бичээд тийм ингээд доошоогоо эсвэл явхад ингээд доошоогоо хандчихэдэг бол одоо цусны урсгалыг идэвхжүүлэхийн тулд маш гоё идэвхтэйгээр гарыг дээшээ өргөнө. За хэрвээ таны тохоо ингээд нуглараад дээшээ явж чадахгүй байх юм бол таны хөдөлгөөн төдий чиний хязгаарлагдж байгаа гэдгийг ойлгоорой. За хэрвээ болмоор байх юм бол тохоогоо гоё тэгшлээд гарынхаа үзүүрээр өшөө сайхан сунаад өгнө. Мөр гоё сул байгаа тийм ээ. За одоо амьсгал гарахдаа урагшаага яваад яг тэр гараараа сунсан чигээр урагшаага тонгоогоод тэгээд гидс гуйн дээр хөлн дээрээ гараа тавиад толгой үзүүгөө сул хаяад өгнө. За энэ үед таны мөр бас дагаа суларчж байгаа. Мөрийг хоош нь татсан чигээрээ толгой үзүүгөө суллаад өгнө. За тэгээд тарих толгой руу ингээд цуцаа хангамж явж байгааг ажиглаад хөвлийг эзээ дотгошин татаад тэгээд сайхан толгой үзүүгөө суллаад өгнө. За одоо ажим хүндэлөө тайвшръя. Өөрийгөө ажиглая. Дахиад нэг удаа амьсгал аваад мөрийг доошлуулангаа гарыг дээш нүрлөө. Гаргаад яг нөгөө гараараа сунсан чигээрээ яваарай. Гар чинь сунаад байгаа шүү. Тэгээд яваад хоёр гарыг хөлн дээр толгой үзүүгөө сайхан суллаа тавь.
Нэг сайхан гүнзгий амьсгал аваад гаргач. За одоо аажимхан өндөлөө. За одоо 3 дахь удаа амьсгал аваад 2 дахиад дэш сунлаа. Амьсгал гаргаад урагшаа. За тэгээ мөрийг сайхан хойш дуудангаа толгой хүзүүгээс султаад өг. За хэрвээ болмоор байх юм бол энэ үед та хөгзгөө дээш нүргөөд сандлаасаа хөндөрөөд за тэгээд үзээрэй. Тэгээд толгой үзүүгээс султаад үзье. Гиз гой хоёр чинь нийлцэн байгаа шүү. Гиз гой хоёроо салахгүй. За одоо аажимхан өндөлөө. За тэгээ хоёр гарыг зүрхний ховор тавьчраад тэгээ өөрийгөө сайхан ажиглаад үзээрэй. Таны тархитлагоо эргэж гин үү? Танд ямар мэдрэмж төрж гин? Өөрийгөө сайхан ажиглаад үзээрэй. За одоо аажимхан буцаад сандал дээрээ суулаа. За тэгээд хэрвээ таны нуруу хүзүү айхтар одоо нэг диск нь бүлтэрсэн ч гэдэг юм уу те эсвэл нуруу тань ямар нэг тийм асуудалтай байх юм бол та одоо хийх хөдөлгөөнөө хийхгүй байж болно. За хэрвээ та зүгээр л таны нурууд ингэж хилээд те жоохон зовирлаад идэг бол гайгүй. За ерөнхийдөө суудлын ажилтай хүмүүс бол урагшаага тонгоо хоошоогоо гидих байрлалуудыг маш сайн хийж авах хэрэгтэй. За хоёр гарыг өгзөөнийхөө хойно тавьж агаад амьсгал аваад нуруу зүгээрээ сунна. Гаргаад гидсийг дотогшно хангалттай татж агаад хойшоогоо гидэж өгнө. Тэгээ хойшоогоо харж өгье. Аль болох хөвлийгээ татгаа хойшоогоо хараад амьсгалаад байна. За тэгээд аажимхан өндөлөө. Хэрвээ гайгүй шиг байх юм бол одоо доошоо тонгоогоо өвдгийг нуулж агаад гиз гой хоёрыг нийлүүлээд за тэгээд сандлаасаа татж агаад нүрээ шилб рүү ойртуулад өг. Амьсгал хэвийн жигэд за одоо аажимхан хоёр гарыг ташаан дээрээ тавьж агаад хөвлийгээ татж агаад дээшээгээ өндөлөө. Тэгээд гарыг суллаад өөрийгөө ажиглаад үзээрэй. Нуруу үзүүгээрээ дээшээ сунаад тэгээд амьсгалаад танд ямар мэдрэмж үүсэж гин, толгой эргэж гин үү? Хэр их тийм таагүй мэдрэмж үүсэж гин, эсвэл сайхан тааламжтай байна уу гэдгийг ажиглаад тэгээ сайхан амьсгал авч гаргаад дахиад нэг удаа хийлээ. Амьсгал авч гарахдаа хоёр гарыг өгцгөн дээрээ тавьж агаад хоошоогоо гидийлээ. Ташаагаа урагшин түрээд амьсгал аваад дээшээгээ өндөгөөд амьсгал гарахдаа аажимхан доошоогоо яваад хөвлийг гой хоёрыг нийлүүлээд нүүр шилб рүү за тэгээд сандлаасаа барьж агаад нүрийг шилб рүү бүр ойртуулж болно. Хөвлийг хизээ дотгошин татаад аль болох нүрийг шилб рүү ойртуулад өгнө. За одоо аажимхан хоёр гарыг ташаан дээрээ тавьж агаад өндөлөө. За амьсгал гаргаа сандал дээрээ суугаад тэгээд гарынхаа алгыг дээш нь харуулж өвдгөн дээрээ тавьж агаад өөрийгөө ажиглаад үзээрэй. За өнөөдрийн маань дасгал ингээд өгөр өндөрлөж байна. Хэрвээ танд айгүй тийм таагүй мэдрэмж төрсөн бол таны бие махбод танд би хаагаа бодоод эрүүл мэндэ бодохгүй бол та хитрхи их хөшсөн байна. Түүнээсээ болоод таны цусаа хангамж муудаад таны мэдрэлүүд дарагдаад тэгээ таны энэ сайхан оюуны хөдөлмөр эрхэлж байгаа ажлыг чинь хойноос нь татаад чангаагаад таныг урагшлуулахгүй ингээд таагүй байдалд оруулаад байна гэж хэлж байгаа. Тийм болохоор та өөрийнхөө бие махбодыг сонсоод цаашид хөдөлгөөн сайтар хийх хичээгээрээ тэгээд гэртээ йог хуудасд маань өчнөө олон одоо үнэгүй йогийн видеонууд байгаа. Тэгээд тэрийг та гэртээ бас дагаад хийгээд байж болно. За ингээд өнөөдрийнхөө хичээлтэй өнөөдрийнхөө йогыг надтай хамт хийсэн та бүгдтэй баярлалаа. Та бүгдтэй эрүүл их сайн сайхныг хүсье. Намасте.